За сайн байцгаана уу? Дөржин бодортой яа миний уран зохиолын тухай ярилцдаг дараагийн маань подкаст эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ Женевт амьдардаг уран зохиол сонирхогч хоёр монгол бүсгүйтэйгээ ярилцахад бэлэн болоод байна. Баасан хүү Дарима хоёр маань байна. Нэг нь миний үеийн эмэгтэй, нөгөөх нь болохоор зэрэг залуу. Бас гэж идтэн бэ. 30 хүрээгүй те? 30 хүрээгүй тийм залуу бүсгүй байгаа шүү. За шатрын туужийн талаар тууж болохоор зэрэг Стефан Цвейгийн одоо хамгийн алдартай танихгүй эмэгтэй загтал биш шатрын тууж нь бүр дэлхийн одоо хамгийн нэртэй дэлхийн бараг л бүх гол хэл рүү орчуулагдсан зарим одоо орны хичээлээс гадуур унших уран зохиолын номны жагсаалтанд хүртэл ордог одоо ийм чухал зохиол тууж юм байлээ шүү. Тэгээ энэ зохиолыг болохоор зэрэг герман хэлнээс энэ лувсан дорж гэдэг хүн орчуулсан байлээ. Яг монгол ном уншиж байгаа юм шиг үнэхээр тасархаа орчуулсан байлээ. Ерөнхийдөө хөнгөн уншигдсан. Үл үзэгдэх хотууд нутууд шиг нэлээд бүр бодуулах төсөөлөхөд нэлээд хэцүү тийм юм болов гэд бодсон байсан байхгүй юу. Тэгээд яг уншсан чинь тийм биш. Айгу хөнгөн. Орчуулга нь гоё юм уу? Эсвэл энэ Стефан Цвейг чинь ер нь айгу гоё бичиглэлтэй. Тий. Одоо танихгүй эмэгтэй загтал би бас нэг сар туссан гудамж гэж нэг өгүүлэлэг сонин дээрээс уншиж байсан. Өөр нэг ном байдаг юм айгу сайн. Тэрийг нэр нь орчуулдаг. Тэгээд дандаа аяг амархан уншигддаг. Тэгээ эрэгтэй зохиол шүү дээ. Тий, эрэгтэй. Тэгсэн мэт эмэгтэй хүний дотоод сэтгэл хэвстэй. Гомо уран гаргадаг. Мэдрэмж нь бүр. Тэр танихгүй эмэгтэй тэр тий. Зохиолын ерөнхийдөө нэг гол хоёр баатар байгаа шүү дээ. Чинтович, шатрын авраг, дэлхийн авраг. Нөгөөх нь болохоор доктор Б гэж байгаа тий. Хоёулаа шатрт үнэхээр мундаг хоёр хүн гэвч нэг нь бол төрөлхийн авьяастай, практиктай, заалгасан туршлагатай. Нөгөөх нь болохоор санаандгүй байдлаар өөрөө шатрын ийм мундаг нүдэг тийм хүн болчихсон байсан. Тэр энэ хоёр хүний мөн чанар нь нөгөө яг тэр тоглож нөгөө ажил дээр гардаг байхгүй. Хоёулаа шатрын хоёр амар том мастерууд. Эсвэл хоёр хүний нөгөө сайн муу хүнч гэх юм уу? Боловсралгүй ч юм уу? Эсвэл өсөж төрсөн хүмүүжил ч юм уу? Тэрний яг тэр нэг ажил дээр амар гардаг. Хүний хоёр амар эсрэг хоёр төлөв харагдчихдаг. Тэр нь болохоор надад айгу тийм гоё өстэй нөгөө гоё эсрэгцэл. Тэр доктор Бэйч нь бол яагаад шатар судалсан гэхээр хоригддаг. Дэлхийн 2 дугаар дайны үед Гитлерийн үед үстэй тий. Тийм байдлаар хоригдсон шүү дээ. Тэр чинь нөгөө нэг хааны санг хамгаалдаг байсан. Нэгтлэн нөө. Тийм нэгтлэн маягийн автагаа хамт. Тэгээд маш их хааны даас хаан дарагдуулснаас болж нацистууд хорж байгаа шүү дээ. Бас гайгүй зэхэдэ хүмүүс байсан баг тий. Тэгээд тэрийн хүнийг ингээд ганцаарчилж хорж байгаа тэр хүний нөгөө эрхчлөөг хаасах ямар ял шийтгэл байх вэ? Яах гэж байгаа шийдэн тодорхойгүй. Ямар юунд буруутайгаа мэдэхгүй тий. Тэгээ хизээ сурлагдах ямар тэр нэг үл ойлгогдох байдлаар тэгж хоригдож тусгаарлагдана гэдэг чинь хүний бүр нэг туйлтын хүртэл нэг тамлах арга юм шиг байна. Тэгээ яг тийм үед бол манер нөгөө нэг бүр аргаан бараад хэддэг хоног гэдэг. Тэгээ нөгөө нэг байцаагчийнхаа ингри халааснаас тэр номыг хулгайлцдаг штэ. Шатрын болгоё. Тэгэд ерөөс нөгөө хийх байхаа олж ядсан юм чинь тэр шатрын болгоё эхлээд ерөөсө нүүдэл төдийлж шатрын тухай мэддэг байсан юм чинь. Номол ганц үзэх юм л тэр номол байсан болохоор эхлээд нөгөө орныхоо даавны хэн дээр тий талхаараа шатар хийгээ өрөмгөр тий. Тэгээ сүүлд нөгөө хүн чинь ингээд төгсрөөд ирэхээр шууд тийм юмар эрэглэх биш шууд толгойтой нүүдэг болоод тий толгойтой чи боддог болж байгаа юм. Тэрний тэр нэг бараг нөгөө хамгийн сүүлд нөгөө номны хавцан дээр бичсэн тий шатрыг одоо ингээд спорт гэж тоглоом гэж нэрлэх нь ер нь хэр зохимжтой вэ? Нэр сүрийг нь гутаан бууруулсан хэрэг биш үү гэд яг энийг яталтай тэр хүний ингээд оюун ухааныг үнэхээр өстэй урлаг одоо төгс төвлөрийн бүр юу байдгийг те тийм болтол нь хөгжүүлсэн байгаа байхгүй шатар. Тэгжил тэр муухай тамдлаас өөрийгөө аварч гарсан тийм л юм шиг. Гэхдээ тэр нь эргээд бас бүр амар том юу болчдөг шүү дээ. Дараа нь ирээсний те өөрөө өөртөөгөө нөгөө нүүж тоглоод те хүн нөгөө нэг
хүнтэй ингээд өөд өдөөсөө хараад шатар тоглох нэг өөр толгойн дотроо 2 хуваагдчихад өөрийнхөө дотор өөртөө тэмцэж тоглох нэг өөр. Тэгээд бүх юм өөрөө мэдчихэж өөрийнхөө эсрэг тоглоно гэдэг бол бас тий. Тийм асар тийм төвчээр амар оюуны чадварч байх тий. Би болохоор зэрэг энэ номыг хаа байсан энэ 2020 оны бүр эхэнд хамгийн бараг түрүүнд унсан 1-р сард унсан ном. Тэгэхээр одоо 8-р сар гэдэг чи одоо бүтэн хагас жилийн дараа бол яг гол юм л байна уу гэхөөс нөгөө нарийн деталууд бол бүгдээрээ арчигдаад алга болчиход одоо ярихад бол нэлээд хэцүү байна. Гэхдээ та хоёрыг ярьж эхлэхээр бол санаж ин л та. Хүний оюун ухаан гэдэг чинь ямар гайхамшигтай юм бэ те. Бид нэр айгүйх гадуур ингэж ярьдаг штэ. Гэтэ бол авиас 1% 99% нь хөдөлмөрөө гэдэг те. Тэр надад тэрийг бараг нэг хүнд 1% авиас 99% хөдөлмөр байдаг гэдгийг яг ингээд Стивен Цавиг нотолцсон юм шиг санагдсан баг. Шатрыг ингээд давтчихаар одоо жирийн авьяасгүй хүн ингээд дэлхийн аваргыг хожих хэмжээнд очичдох юм байх та гэдэл би тэгээд тэр асуулт намайг амар гайхшруулсан. Нэг юмн дээр бүх оюун санаагаа төвлөрүүлээд тэрнийхээ төлөө тууштай ингэж хөдөлмөрлөх юм бол хүний одоо дотоод хүчин чадал тэр авьяас бэлэг бол агуу хязгааргүй байна гэдэг тийм л одоо дүгнэлтэнд хүрсэн шүү. Тэр одоо энэ нийгэмд амьдарч ээж энэ нийгэм битгий хэл 200 300 жилийн 1000 жилийн өмнө ч гэсэндээ хүн бүх оюун санаагаа зөвхөн ганцхан юмд төвлөрүүлж ингэж боломж бараг байхгүй шүү дээ тий. Энд чи амьдрах ёстой, хоолныхоо хойноос явах ёстой, хувцас сунар гээл ингээл тэгэл нөхөр, найз нөхөд гэл тэр болгон чинь бидний анхаарал тийшээ яагаад анхаарал тийшээ шилжихийн хэрээр бид нар энэ нөгөө нэг төвлөрөх ёстой тэр гол юмда өгөх хүч нь багасаад байгаа. Тий. Тэгэхээр энэ вакуум орчинд бэлтгэл хийцмэн шүү дээ шатраар. Тэгээд төгсөхгүй яг тийм орчинд орчхоор хамгийн харамсалтай нь бүх хүн одоо галзуурдаг хамгийн хэцүү. Гэхдээ энэ хүн чинь энэ хүнийг нэг талаас галзуурлаас шатар нь аварсан те тэр ном аварсан. Энд чинь тэ өөрөө нөгөө тэрийгэ дараа нь дурсаад ярьдаг шүү дээ. Би ингээд 20 дахь тусам 2 3 эхний 2 3 сар дээр бол сүултээ ингээд нөгөө ам алдчих гад хэлчих гээд те баг өөрөө дуудаж байгаа бүх юмаа ярьчмаар санагдаад хүнтэй хурж байгаа хүнтэй л ярьж байвал юугаач ярьсан хамаагүй болчихгоо те тэгээд сүултээ ингээд нөгөө тэрийгэ болно болохгүй гэж ингэж айгүйх толгойн дотор ингэсээр агаад нөгөө тархин ядраад юу ярьж байгаа ярихгүй байгаагаа байцаалтан дээр юу өгч байгаа өгөхгүй байгаагаа ч ойлгоод тэгээд шатар тоглоод дотроо ингээд бяцлагаад ирсэн чинь нөгөө 7 хоногийн дараа би оюун ухаанаа буцаад сэргээд улам өмнөхөөсөө илүү саруул болж байгааг мэдэрсэн гэд тий. Тэгэхээр чи нөгөө ерөөсөө нөгөө нэг тархиа ингээд нөгөө завгүй байлга гэдэг чинь л тэр байгаа байхгүй тий. Би бас нэг харьцангуй нэлээд хугацааны өмнө ирсэн болохоор бас л нэг детальны нарийн юм үний дараа насууд нь дараах хамгийн анх нь би байгаа юм биш үү? 7 хоног уншсан. Тэгээд тэрний чинь яг характер нь гардаг байхгүй тэр тоглолтын дээрээ. Тийм. Чемтович болохоор нь шүү дээ. Мөнгөний төлөө тоглоод байгаа байхгүй. Дандаа нэг мөрийн хожлын шагналын төлөө. Доктор Б болохоор тэр хүмүүжлтэй тэр өндөр юутай хүн болохоор мөнгөний төлөө тоглохгүй. Тэ? Цэвэр ёс суртахуунтай тийм нэг өөрийгөө шалгаж тоглодог байхгүй. Ер нь бол нөгөө шатар ерөөсөө хүнтэй тоглож байгаагүй бүр хүүхдтэй байхдаа л ганц нэмүүлжсэн нэс тооцвол тэр хүн чинь хүнтэй шатар тоглож үзээгүй хүн байдаг шүү дээ. Тэгсэн хэрнээ анх удаа ингэж яг ханцаж тоглосон хүн нь бүр дэлхийн авраг Чентович гэж таардаг шүү дээ. Оо тэр анхных юм уу? Би болохоор Чентовичийн анхны хайнцсан анхны хожигдол хоёр нь тэр тоглолт гэж бас тийм Чентовичийн бас анхны хайнцсан хүн нь одоо энэ хүн болчихж байгаа байхгүй. Тэр хоёрын нөгөө яг тэр тоглолтынхаа үед гаргаж байгаа эмоцоо тийм ааш авир аюул байлаар тэр мө Чентович бол ер нь манай доктор Б-гээс яг үнэндээ чадвараар дор болцсон байсан байхгүй. Амар мууслах шууд нөгөө нэг сэтгэл зүйн байралд хийжээж хожиж байгаа байхгүй. Тэрийг та гэдгийг нөгөө юу яцсан анзаарцсан тий. Тэнгүүтээ зориуд 10 минут хүлээгээл нэг нүүдэлтэй тусгаарлалтанд байсан хүн чинь нөгөө хүлээх чадвар айгүй юу болцсон сул болцсон байгаа шүү дээ. Тэрнээ бүр ингээд бүр юу болцсон тарам ингээд тий. Тэр трам руу буцаж оруулж хагаад тэрийг нь яг анзаарцсан тий. Бас нөгөө нэг юмны ялгаа гарч ирдэг ш. Нөгөө үзэж байгаа хүмүүс нөгөө нэг
Энгийн нүдэл дээр бол нөгөө хүмүүс бол ойлгоод дараа нь ингэх юм байна. Ойрын нэг 3 4 5 нүдлэх ч юм уу те тоочглож чадааддаг. Хэрнээ үнэхээр яг оюун ухаан тэгээ задарчихсан улсуудын тоглолтыг ойлгодоггүй шүү дээ. Те бусд нь хараад сүүлдээ барыг ойлгохгүй болохоор нөгөө уудаад залхаад явцгаагаал те тарцгаагаал. Яг хахад нүд л үлдээдэг те. Тэр бооцоо тавьж байгаа нөхөр. Тэгээд нэг яг нэг тийм тэр мэддгүйгийнхээ дайсан байгаа байхгүй хүн чинь те. Мэддгүй юмнийхээ Тэг мэддэггүй юм яг мэддэггүй юмныхаа дайсан. Мэддэг бол тэрийг чинь нөгөө хайрлаа бүр илүү юу гарах болоо одоо гэдэг тийм байгаа шүү дээ. Ойлгож мэдэрч байгаа хүмүүс ч бол яг тэр муу Чинтовичийн тоглосон тэр муухай сэтгэл зүйн дайралт те нөгөө хүнээ тэр эмоцыг айгуу сайн уншаад байна шүү дээ. Орчноо айгуу сайн мэдээд тэр дайралтаар тэр чинь нөгөө ер нь бол булхаагаар хожиж байгаа байхгүй цэвэр уран чадвараар ш. Тэрийг чинь одоо яг бусад одоо спортод ашиглаж булхаац чи ингэж хожиж болох байхгүй тий. Тэгэхээр Чинтович чинь дэлхийн авраг бас ч муучгүй мундаг авьяастай хүн байгаа. Тэгтээ тэр бас сэтгэл зүг амар уншиж байгаа байхгүй тий. Тэр нэг нөгөө муу хүн муудаа юу гэдэг шиг тэгвэл авьяастай гэдэг нь гарамгач доктор Бэгэн тэгэж тусгаарлалтанд байсан шатар яаж сурсан юу ч мэдгүй нөгөө нэг мөнгөний тоглоом дээр хүний характер аягүй хот гарч ирдэг гэж үнэн баха. Би нэг покер тий мөрөтө тоглоом дээр покер нэлээд тоглох дуртай. Нэг залуугаас асуужсэн покер юу нь гоё ингээд мөнгөндөө ч биш. Покер тоглоход хамгийн чухал зүйл нь ажиглах байдаг гэжсэн байхгүй юу? Хүний нүүрний одоо хувирлыг тэгэл тухайн хүний одоо бараг л амьсгааны урт богныг бодлыг таах. Тий. Тэрэж ажиглаж нөгөө дараагийн нүдлийн хаварлаж тий. Өмнөөс нь сурч нүүх нь одоо чухал юм шүү. Би бол шууд уншуулна. Хүн намайг ажилдаа байх шаардлага байхгүй. Надад бас нэг санагдсан юм нэг хоригдон гэдэг чинь угаасаа амар шүү дээ. Тэлээ хэдэн жилийн өмнөөс нөгөө отгоогчтой юу яагаад ихчдэг амт нөгөө шинэ байранд орохоор болоод тэгээд нөгөө нэлээ муухай байрсан юм аа. Цонх мохон амар болцсон. Тэгээд нөгөө байраа өглөөнөөс оройолтол өдөржингөө цэвэрлэл амар хөлсөө гаргачаал нэлээ орой 10 11 гэл гэрлэгөө явчаар амар гоё ядж жаргалтай яваад байгаа байхгүй юу? Мангаржингөө цэвэрлжээд мангар ядж жаргалтай. Тухайн үед л нэг Монголд нөгөө нэг шоронд байгаа улсуудыг ажил хийх хязгаарлалттай болгож байгаа, хорж байгаа гэсэн нийтлэл уншаад тэгээд дотор бодогдчихсэн. Яана хүн ажил хийхгүй, юу ч хийхгүй байх гэдэг ямар амар юм бэ? Юм хийгээд хар борч гэсэн ажил хийгээ хөлсөө гаргаж байгаа чи ямар сайхан юм бэ гэж бодогдоод ихчтэйгээ яриа явчихсан. Тэгээ яг энийг уншиж хахад тэр бас санаанд орчихсон. Огт хинтэй ч уулзахгүй, огт юу ч ярихгүй, ямар ч мэдээлэл авахгүй, таг хоосон зүгээр дөрвөн ханны дунд байгаа хүн хин нэгний мөрөөсөл болно. Ямар нэгэн мэдээллийн ингээд бүр ингээд юу. Тэгээ хүн гэдэг амьд нь чи өөрөө угаасаа тийм бусдад харилцаж, өөрийн гэсэн тодорхой зорилготой үйл хөдөлмөр эрхэлж байж одоо оршин тогтож байдаг байхад чинь тэр бүгдийг байхгүй болгочоор нэг гол цагаан хотуудын хоол унтахоор эцэсэх газар. Тэгэл энэ бол ерөөсөө хүний хязгаарч аз жаргалтай болох байгаа байхгүй тий. Аз жаргал нэртэй ямар ч гэсэн тийм дулаахан тийм нэг сайхан хоол унд тэгэл хийх ажилгүй байх энэ төр биш байгаа байхгүй тий. Шал өөр зүйл. Хүний аз жаргал гэдэг чинь дуртай юм хийж хүмүүстэй харилцаж зовлон жаргал бүгдийг мэдэрч ажил тийм одоо амьдэрсэн болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг ингээд нэг тэгээ энэ бол амар шийтгэл байгаад энэс болоод энэ шатартаа орж байгаа. Тэгээд энэ бол амьдралын туршид яг өөрийг ингээд бас нийгмээс тусгаарлаа хийчих байгаа байхгүй. Сэтгэл зүйн асар хүнд цохилт аваад тэгээ бас буцаад нийгэмдээ нэгтэй гэж нэг нээлттэй оролцож чадахгүй тэгээ тийм жоохон хаагдмал хүмүүлчтэй байгаа байхгүй. Ерөөсөө айлч нийгэм тий. Нацист нь байна уу, коммунизм нь байна уу, арчсан байна уу, ерөнхийдөө ингээд л нэг одоо тухайн системийн дарангуул ингээд гарч ирэхээр ямар ч хүмүүсийг ямар ч хил сэргээр ямар ч утга учиргүй үзэл бодлын зөрөгөөс бол шийтгэх тий тэрийн асар амар юм том аппарат ажиллаж идэг. Энд нь энгийн мундаг сайн ёсортгонтой өндөр ёсортгонтой хүмүүжлтэй хүмүүс үржиждэг тий. Тэгэхээр энийг одоо манай Монголын нийгэмд ч гэсэн тийм үстэй энэ олон хүмүүс шийдвэрлэж байгаа нь үнэхээр буруутай юу тий. Эсвэл ямар нэгэн тийм төрийн дарангуулын юм ингээд яагаад байгаа юм биш үсттэй энэ гэж бодомоор. Тэгэхээр дандаа нэг тухайн нийгмийнхээ дандаа нэг сор болсон хүмүүс нь тий хамгийн үзэл бодолтой тууштай өмнө шудрах тийм хүмүүс нь л гардаг.
нийгмийг дагаал аялдаад л те нэг шуурах шиг өөрийнхөө л хувийн эрх ашигыг хамгаалаад бусдыг ботох байгаа хүмүүс бол магадгүй ахиж дэвшээл сайхан л яваал. Тий. Энэ нөгөө нэг доктор Бэдэр одоо тэр нэг ч үг унгалгүйгээр тэгээд жил гарам хоригдохдоо өөрийгөө аваагаар явцдаг тий. Тэгээ маш олон хүний бас амийг хамгаалдаг. Тэр эн чинь өөрөө амар том хүн чанар яс суртахуун боловсрал гэдэг юм байгаа байхгүй тий. Тэгээд тэр одоо нөгөө ухаалаг тэр нөгөө нэг хомстой юугаа маш их төвчээр гаргаж тий авчулж чаддаг тий. Томас Астин бэ? Тэрээсгийн Томас. Манай Даримагийн Монголд эзэмшсэн мэрэгжил болохоор зэрэг яг эрүүгийн гэмт хэрэг эмгөөлөгч төр хийж ажиллаж исэн ийм бүсгүй байгаа. Эрүүгийн ял юмд болохоор зэрэг хамгийн хүнд дэглэмтэй хорих ялуудыг ингэж хуваадаг юм л да. Жирийн дэглэмтэй, чанга дэглэмтэй, онцгой дэглэмтэй. Тэгээ гяндан гэж. Гэнтэн хамгийн хүнд. Тий, гяндан одоо бүр яг хүний нэг онц ноцтой гэмт хэрэг хийсэн хүмүүс. Одоо цаацлах нь алах. Тий, цаацлах. Ер нь бол тэр нь болохоор ингээд тусгаарладаг байхгүй яг ганцаар ингэн. Тэгээд нар салхинд гарах хугацаа нь хамгийн бага, эргэлт авах хугацаа нь хамгийн бага. Тэгээд яг тэрэн дунд чинь яг өрөөнд. Тий, өрөөнд яг хамгийн одоо ингэж тарчилдаг. Ядаж тэгээ жирийн онцгой бус чангууд чинь болохоор өрөөндөө хоёулаа дөрвөлээ энэ төр байна штэ. Бид нар чинь бас хоорондоо харилцаа үүсгээд бас нэг арай бас нэг ганцаардахгүй штэ. Тэгээ ганцаардл гэдгийг л одоо тэр гяндан 5 жилээр л өгдөг л дөө. Дээдлэн. Тэгээ нөгөө 15 чинь болохоор зэрэг 5 тийм гяндан 10 жирийн мэрийн эдэр гэдэг чангад энэ гэж тэгж яадаг байхгүй. Ял оногдуулдаг. Тэгээ тэрний юугаас хамгийн тэр гяндан болохоор л ерөөсө бараг л хүмүүс их давдггүй хэцүү. Энэ доктор Б чинь бараг л тийм байдалд орж байгаа шүү дээ. Гяндан цуц. Тэгэхээр суусан хүмүүс тэгээ тэрийг тавига яг одоо ингээд гүрийгээд ингээд гараад ирч чадахгүй. Гарсан цөөхөн байдаг ер нь хөвчлэн насард ш. Гяндан даваад гараад ирсэн хүмүүс бол маш ховор байдаг. Яг амиа орчдөг юм уу эсвэл үгчдэг юм уу ер нь ингээд сэтгэл зүгээс болоод биеийн эрүүл мэнд муудна. Тий. Тэгээд одоо амиа хорлогч дээрэж тулна, өвч нөөц нас орно. Тий. Ер нь нөгөө нэг сэтгэл зүйн тэр нөгөө хасархил бие өвдөгчдөг юм байна. Тийм байна. Ерөнхийдөө барыг би сайн тоо барим мэдхгүй. Би бүр зүгээр хар хоноор хэлэхэд бараг 50% насраа 50% л гарч ирдэг. Гэхдээ энийг бол жилд бол айгүй цөөхөн хүн л авна л та. Их олон биш. Энд чинь цөөхөн шийдтэй амар шийтгэлөө тэр чинь бараг өөрөөгөө алах шийтгэлөө шүү дээ. Энийг давж гардаг нь бараг л их л ширтэй хуйхтай ирчүүд нь л давж гардаг гэсэн. Сайн сэтгэл зүйтэй хүн л тий. Тэгэл өөрийгөө ингээд байнга нөгөө дасгал масгал хийгээл одоо биеийн тамир бараг л бодимодигоор ингээл байнга юу ягаал. Тийм хүмүүс тэгээ ном өдөр өгөх бол ном өгнө. Ном хэвлэх мэдээ. Тэгвэл манай доктор Б Есүс арай дээр юм бэ гэсэн. Тий. Эмэгтэй хүн өгөхгүй шүү дээ. Тийм ял өгдөг баха тий. Өгдөг баха. Үгүй тэгээ дараагийнх нь онцгой 2 дахь хүнд ялна яадаг. Онцгой дэглэм гэхээр онцгой нь ер нь гяндандаа ороод чанга дэглэм гэхээр одоо бас л нөгөө хоригдох нөхцөл нь хүндрээд л байдаг байхгүй. Жирийн болохоор айгуу ангаа олуулаа. Тэгээд ингээд нарлах хугацаа хөдөлмөр эрхлээд ялынхаа хоногоос асуулна. Тэгээ одоо жилд эргэлт авах хугацаа нь арай ойрхон урт. Тэгээ онцгой чангууд ч нь болохоор айгуу бага байхгүй. Нийгмийн харилцаанаас тусгаарлан нийгмийн харилцаанаас хэр зэрэг тусгаарлан нэг жоо ерөөсөн хүнтэйгээ харьцах. Заавал нийгэм биш хүнтэй харьцахгүй болохоор бодоо болчихд юм байна. Шорон дотор ч нь бол хүнтэйгээ харьцаж байгаа шүү дээ нөгөө гайгуунууд хоёуг тэр окей. Дэглэмээс шалтгаалж байгаа байхгүй тий. Одоо жишээл жирийн дэглэмтэй хориглоод чинь одоо хаан чинь тий хөдөлмөр эрхэлдэг энэ төр шүү дээ. Ууланд мод бэлдэн, чулуу бэлдэн, онцгой гяндангийнхын энэ төр чинь бас чулуу бэлддэг шүү дээ. Тэгээд тэр чинь одоо бас сайн ажиллах юм бол ялынх нь хоногоос хасагддаг энэ төр тийм систем байдаг байхгүй. Тэгээд тэр чинь арай эрүүл агаарт тийм. Тэгээд бас нэг стрессэнд орохгүй шүү дээ. Эрүүл агаарт тэгээд хүнд хөдөлмөр хүчний ажил хийж байгаа хүн бол юу байхгүй л тийм. Хүнд биетэй настай одоо эрүүл мэндийн хувьд таар хүмүүст хэцүү л байх л та. Тийм. Эрүүл залуу хүмүүст бол бас арай л тэжгүй шүү дээ. Гайгүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө эрхчлээгөө асуулна гэдэг бол бас хамгийн хэцүү шийтгэл торгоо одоо зөндөө олон яар шийтгэл өгдөө шүү дээ. Одоо ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах тий. Тэгээд торгуулах. Тэгээд одоо хорих одоо тэгээд албатан хөдөлмөр эрхлэх
эрхлээ хийлгэх. Тэгээд одоо тэгээ хамгийн дээдх нь цаазаар авах юм. Одоо тэгтээ цаазаар авах болцсон шүү дээ. Яг манайх бол яг нөгөө хүний эрхийн ямар юмны киноз нэгдээд тэгээд нэг төдөлцсөн л байгаа. Тий. Гэхдээ тэр Гяндангийн 5 жилийн ялах бараг цаазтай ажиллах юм биш. Цаазаасаа хүнд ялах шүү дээ. Гэхдээ хүн яг тэгээ цаазаар авахулах ял авсан хүн бол би Гянданд орё л гэж бараг үгсэн шин. Тэр чинь магадлал нь амьд гарах магадлал нь арай илүү шүү дээ. Би одоо саяын доктор биш юм бодод шүү дээ. Бүр ном сонирч байхгүй. Энэ чинь бараг ер нь миний Гитлерийн туршилт байхгүй бас нөгөө талаас. Сэтгэл зүйн янз бүрийн туршилтууд байдаг байлаа. Энэ Стефен Цвейг чинь ерөөсөө дандаа л юм реалист тий төрөл жанрал бичдэг юм байна шүү дээ. Тэгтээ айгуу гайхамшигтай тий. Уушгад тэгэхээр аюу хэлбэр байхгүй тий. Шоронгоос гарсан ч юм болохоор нөгөө тэгэж их бодолтой юу яагаад удаан тэр өрөөнд дотор ч ингэж холхож алхаж бодож явж байгаад эн чинь нөгөө ухаалтаа унцдаг шүү дээ галзуураад жоохон юу яа бимээрээд тэгээд нөгөө эмнэлэг тавиадсан чинь нэг совлогч эмэгтэй авардаг шүү дээ. Энэ хүн ингэ солиорцсон байна гэж тэгээд нөгөө шоронгоос гаргав. Оо тэгэж хаацгаа. Нэрээ тийм шүү дээ. Тэр энэ хүн ингэ галзуурсан болж аварсан байна. Галзуурсан байна. Энэ хүнээс та байцаалт аваад нэмэргүй гэсэн тийм тодорхойлт хийж өгөөд тэгээд тэрэнд бол угаасаа үнэмшин шүү дээ. Угаасаа тийм нөхцөл байдалд олсон хүн болгон галзуурдаг болохоор шууд үнэмшин тий. Хамаалагч нь орж ирэхээр нөгөө шатрын хөлгөөр C1 D2 моёр гэж яриад байгаа нөгөө ойлгохгүй шүү дээ. Энэ яг солиорч тий. Энэ амьдарч байгаа энэ орчин бол ёстой нэрэ интернет, намайг анхаараач, намайг хараач, намайг сонсооч гэсэн ийм амар орчинд ерөөсө хүн ингэж нэг юм төвлөрч тэрэн дээр айгүй мундаг амжилттай болох нөхцөл боломж айгүй бага байхгүй. Тэгэхээр өөрөө өөрийгөө л ерөөсө оюун ухаанаа бүр хэрэгээр хагас төвлөрсөн вакуумжуулсан орчныг бий болгоод бидэнд нөөц бололцсон их байгаа юм байна гэдэг оюуны баг өөртөө ойлгож авсан шээ. Оюуны багтаа оюуны чадал, хүний тархины чадал тий. Тэр хязгааргүй байгаа байхгүй тий. Та үнэн гайхамшиг. Ямар ч багшгүй, ямар ч шатаргүй нөхцөлд шатрын тийм төгс мастер болж шүү дээ. Тэгээ энэтэй холбогдол би та хоёрт нэг айгүй сонин түүх ярьчи. Тэгээ тэр бас айгүй хүмүүст бас айгүй хэрэг болчихвол уу гэж бодож байна. Голландд байдаг нэг миний нэг Facebook найз охин бүсгүй байдаг. Хөхгүй залуухан бүсгүй. Тэгээ тэр тэндээ ингээд нөгөө том магистр бахан юу аваад тэгээ тэндээ ингээд юм Голландын том компанид ажилладаг. Монголд муйсийн хятад хэлний анги төгссөн байл. Голландд ирээд MBA тэрийг англи хэл мэлээрээ сураад тэгээ нөгөө хятад хэл нь одоо сүүлийн бараг 10 жил тас орхигдчихгүй юу? Коронагийн энэ юу болоод тэгээ нөгөөд чинь гэрээсээ ажиллаа хийгээд тэгээ нөгөө ажил нь айгүй бага манай аширт айгүйх нөгөө гэртээ айгүйх цаг гарч ирэхээр нь тэгээ эргэж харъя сайжруулъя одоо ингээд чөлөөтэй ярьдаг тийм сайн болгоё гэдэг шийдвэр гаргаад тэгээ одоо нөгөө хэлтэй хүн чинь нөгөө Бээжингээс хятадын вебсайтаас ингээд багш ажиллахгүй юу зүүмээр ингээд яриад нөгөө багш нараа одоо ингээд интервьюнд оруулах юм байна шүү дээ аль багшийг авах уу гэж тэгээ нэг багшийг сонгосон гинэ гэсэн чинь амар өндөр шаардлага тавьсан гинэ 3 цаг хийн гэхдээ 1 цаг 30 минут хийгээд 15 минут 15 минут завсарлана. За тэгээд 1 цаг 30 минутыг хийхдээ чи тэр хооронд ерөөсө босч болохгүй. Босох нь битгий хэл тэр нөгөө компьютерийн дэлгэцрүүтэй тэр зүүмийн тэр дэлгэцнээс өөр газар руу харахгүй. Үзэг хажуу цаас үзэг харандаа юу ч байхгүй. Тэгээд хажуудаа ингэ тэмдэглэж болохгүй. Тэгээд ийм уус хажууд нь ингээ багшийн жоохон ингээ нэг өөрөө нөгөө лайв юм шиг ингээ дуснаа гарна шүү дээ. Тэгээд ерөөсө яг дэлгэц ширтэн гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд нэг удаа болохоор зэрэг аман ингээд амар их ингээд яриад ингээд нөгөө дахаж хэлж мэлэл ингээд байгаа болохоор зэрэг аман цангаад багшаа би энэ хажууд байгаа ингээд стаканта уснаас ууч гэсэн чинь үгүй одоо 30 минутын дараа завсарлан чи ингээд цангаад өчөхгүй ууж болохгүй завсарлагаар уунаа гэсэн гинэ. Тэгээ завсарлагаар болохоор зэрэг ингээд гэс өсөрч мэсрээ гэс 0 ороод ингээд усаа удаг. Тэгээ ингээд хийсэн чинь болрогч би бүр гайхмаар. Би Монголд тэр хятад хэлийг сурахдаа нэг ханзыг ингээд А4-ийн цаасанд ингээд дүүрч бичгээр чинь 300 ханз багтдаг юм. Яг тэгээ бүр ингээд бүр стандараа бүр энэ баруун гарынхаа бүр булчин шүрмсийг таттал биччихээж ястаа нөгөө зовж одоо нөгөө хуучин аргаар ингэж сурсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр багшийн тэр аргаар ингээд би сурсан чинь үнэхээр гайхамшигтай. Тэгээд энэ бол аргачлалтай байдаг юм байна. Тэр төвлөрөлтөө байдаг юм байна гэдэг чинь. Тэгэхээр бид нар одоо ингээд хүчилж те ингээд нөгөө анхаарлаа төвлөрүүлэхгүй 3 цаг сурах анхаарлаа төвлөрүүлээд 15 минут сурах хоёрын үр дүн нь баг ижил байгаа. Интернетийн орчноос ахуугаасаа бүр мөсөн оюун санаагаа тусгаар хэлснаар л бид нар тийм үр дүнд хүрч ер нь бол
бараг л чадна. Ус уух, бичих хүртэл та анхаарал сарниулдаг болчихлоо. Тийм. Ус уухад нар чинь бол харьцангуй механик юмнууд шүү дээ. Гэтэл интернет рүү орох, дондон дугарлаа. Тэрийг харахад л ерөөсөө оюун ухаан чинь гол юм руугаа төвлөрөхөд ахаад тэр нөгөөдгий чинь ингэж буцаж авчирхад эхний 2 3 5 минут нь алдагдчихдаг гэж. Тэгээ анхаарал сарнихал ерөөсөө энэ сурж яхад юм хийж яхад ерөөсөө айгу бүр энэ ном унших чи яг тэгдэг ш. Эхний ингээл уншихад төвлөрөхгүй, тэгснэ амар төвлөрөхгүйгээ мэдэхгүй. Уян зохиолч яасан мангарчдаг юм бэ гэж. Гуртаа сайгаад. Тэгэл яах чинь сүултээ яг ингээл айгу гоо яг дотор нь ороод нөгөө ном чинь сонирхолтой болж эхлэв тий. Гэхдээ ер нь эхний 3-5 утсан дээр бол бас нэг төвлөрөөгүй л ижтэй шүү дээ. Тэгэл тэрний дараа л нөгөө зохиол юу гэдэг нэг юм ойлгож эхлэв. Тэгээ яг 20 минут. Энэ Аз Хятад ч юм уу, Япон, Солонгос ч юм уу энэ Азуудын нэг тийм сурах юу арга барил тийм хатуу тий. Одоо нөгөө бар ээжүүд гэнтэргээ сонсогдоод идэг шүү дээ. Нөгөө хүүхдээ ингэж бүр яг асуулгадаг. Европ Америк чинь хүүхдээ эрхэнд талцж байна гэдэг тий. Тэгэж одоо нэг хүүхэд хэдэн настай хүүхэд хэдэн минут л суух хэвээр тэрнээс хойш боломжгүй энэ гэдэг үстэй. Тэг чи Азуудынхаа ондоо арга барил байгаа байхгүй тий. Яг л суулгаж сургах. Тэгээ номын сурахгүй бол номын сур гэж. Суугаад сурчих гээл. Тэр суугаад сурах чи ер нь их хэрэгтэй юм байсан юм байна лээ шүү дээ. Сүлд нь бодох нь. Айгу тийм ш. Еврей болон орос айлуудад өөрийн гэсэн айгу мундаг өвөрмөц тийм арга барил байна гэж байгаа хгүй хүүхдээ хүмүүжүүл. Зэрэг орос ээжүүд бол бас айгу мундаг гэж байна үнэхээр. Жохоо хүүхдээ 3 настай хүүхд чинь одоо суухгүй ш тань тэнүүгээр яваал айгу хэцүү. 근데 хүүхдээ өдөр болгон өдөрт 15 минутаар эхлээл одоо 3-2 настай амт чинь бол 15 минут л хангалттай ш тий. Тэгээ энэ дээр чи юусоо энэ сандалнаас босохгүй ингээ суу. Тэр хүүхэд тэр ширээн дээр суугаад юу хийх нь бол тэр хүүхдийн эрх босч явахгүй байх гэсэн тийм шаардлага тавьдаг гэдэг. Тэгжиж сургадаг. Тэгэл тэр нь ингээл 4 настай 3 настай болохоор 20 минут болоод ингээл өсгөөл ингээл тэгэл сүулдэ ингээл 1 цаг. Тэгэл төвлөрч сууж сурвал төвлөрч сурвал суралцах нь илүү амжилттай хурдан байх нь шүү дээ тий. Дадал болгон чинь тэгээд тусдаа сууд юм шүү тий. Унших чи одоо нэг дадал бичих чинь бас нэг тустай байгаа шүү дээ. Тий. Унших ч хоёр ч хамт биш л байгаа байхгүй. Тий. Шатрын туужийг магтъя. Шатрын тууж бол үнэхээр хандуулъя. Өнөө хүртэл миний уйсан энэ бараг энэ өнгөц цуурлуудаас бол надад бол миний хувьд бол номер 1-тэл жагсан шүү. Түрүү манлаа шүү. Чамд хэд згсэх вэ? Амар эмоцтой хүлээж авсан юм шүү дээ. Тийм надад энэ миний сонирхдаг стил ахгүй. Яг хүний оюун ухаан сэтгэл зүй ерөнхийдөө тэгээд ингээд хумьяа гэсэн. Тий, энэс амар урт бол яна амар урт болчлоо. Тэгээ надад эдит ингэж бүү ажил. Тэхийн цэгийн шатрын туужийн талаар бид 3 ярилцлаа. Өөрснийхөө уншиж дүгнсэн бодлыг хуваалцлаа. Тэгээ анхаарал тавин сонссон та бүхэнд их баярлалаа. Баяртай. Дараагийн подкаст хүртэл түр баяртай.